Зя. Энэ өдрийн мэндийг хүргье. 8 сар гарцсан. Бороо энтер ороод. Тасархаа байна. За яг одоо нэг юм уулын хариу дээр гараад ирчихсэн. Брекштэй битэр байж байна. За энэ жил энэ машиныг одоо яг олон жил бодож явсныхаа эцэст яг нэг юм тэрэг гаргая гэж дотроо маш олон удаа төлөвлөж бодож нэлээд олон удаа хийнгээ алдаад тэгээд болж байгаад энэ жил бол хийсэн. Тэгээд яг энэ видеог бол маш олон хүмүүс бол хүлээж байсан. Айгүй хугацааг бол одоо өнгөрүүлсэн баг. Тэгээд бүх үзэгч нартай хүлээсний эцэст нэг юм видеогоо үзэх болжээ гэдгээ харуулъя. За тэгээд за тэгээд 3400 хөдөлгөөртэй. За урдаа ланд 80 чулагтай нэг юм амтан бол гарч ирсэн. За Angel Light-тай лазер лайт гэрлийг бол их гэрэл дээр нь тавьж өгсөн байна. За тэгээд нүүр нь бас нэг юм TRD Pro маяг загварын ийм нүүртэй Toyota гэсэн эмблемтэй нүүртэй болсон. За манай Jaya-гийн оруулж ирдэг Vinci-г бол энэ дээр тавьсан байгаа. 12000-тай. Libotic гэдгээр нь зарим хүмүүс мэддэг. 12000-тай. За ойролцоогоор бол нэг 6-аас 7 тоныг бол татах юм зорилттой Vinci байгаа. За синтетик олстой Vinci байна. За хийсэн зүйлүүдээ би тайлбарлаад одоо яриа явчих. Дараа нь би юу хийгдэж анханасаа юу болсон юм бэ гэдгийг бас дундуур нь яриад явчихвал гоё болох болов гэж бодож байна. За дугууны хувьд гэх юм бол энэ жил 265 9016 та дугуйг авч тавьсан. За тэгээд манай энэ лагерын ийшээ бол нүл шавар байдаг. Тэгээд одоо энэ одоо ийшээгээ шарын ам, хойшоогоо Баянголын ам, Эластан голоод агаад ингэсэн амууд байгаа. Тэгээд ийшээг бол нүл шавар болчдөг. За тэгээд энэ жилийн тавьсан дугуй бол одоо манай Дамка гэдэг 105 та, Ланд 105 та найз бол одоо 3 удаа баг яг энэ загварын дугуйнаас яг энэ сайзнаас авч 105 та тавиад тун дажгүй байна гэдгийг нь бол надад алхан тутамд бидрүүлсэн. Тэгээ энэ жил одоо яг энэ дугуйг бол авч тавьсантай бол сэтгэл хангалуун байгаа. 35 та дугуйтай яг адилхан өндөртөө мөртлөө 265 та дугуйтай адилхан нарийнхан. За тэгэхээр шавар мавар элдв юмд бол асуудалгүй юм байлээ. Тэгээ пурганы жолооч нар хэлдэг л дээ нөгөө нарийн дугуй цас шавар өдөрт бол дажгүй байдгаа гэж олон жил явцсан хөгшин жолооч нар хэлдэйн. Тэгэхээр би бас энэ үг нь үнэтэй зөв үг байх нүггүй юу гэдгийг нь шалгасан. Үнэхээр үнэн зөв үг байсан. За тэгээд хойно бол энэ жил бол дугуйгаа үрдгүү загварыг бол сонгосон байгаа. За яг уу дугуйгаа үрдэг нь болохоор хойдолтой ингээд дуу чимээ их ороод байдаг. Тэгтэл запас дугуйгаа одоо би хаанд явах вэ гэсэн айгүй том проблемтэй болчиход байгаа. Ягаад тэгэхээр миний запас дугуй одоо 35 та дугуйтай адилхан том дугуй. Тэгээд доороо бол одоо үндсэн байрал дээр бол багтахгүй болчихж байгаа. Тэгээд дээрээ тавих гэхээр дээрээ бас ачаа мачаа ачих хөстэй болчиход байдаг. Хойдлын гүпрээ бол одоо арай өөрөөр хойно үрдэг гүпртэй байх хэрэгтэй юм байна гэсэн бодол бол ерөөхдөө бол орж ирсэн. За тэгээд за ингээд ямар ч байсан юу яа хэдүүлээ хийгдэжсэн процесс руу анханаас нь буцаад эргээд оръё. Мэдээж энэ хүртлээ машин болтлоо бол нэлээд хугацааг бол авсан. За тэгээд энэ хугацаанд болсон үйл явдлуудыг бүгдийн тав хүнтэй сайхан яриад явъя гэж бодож байна. За тэгээд заавал нэг угаалгацсан, цэмцээсэн, амар лаг болчихсон машин зэрэг үзүүлэхийг бол би өөрөө хүсээгүй. Тэгээд ер нь бол байгаагаар нь сайхан шавар шавхатайгаа ингээ үзэх тусмаа илүү гоё сонирхолтой байх юм болов уу гэж бас миний хувьд бодсон. За тэгээд юу болсон байр бүхэл процессыг бүгдээрээ хамтдаа үзцгээе. За Эбис Жорны сууг дээр суугаад харуулсан яг одоо үзэж байгаа нийт үзэгч та бүхэнд туйл их баярлалаа. За өнөөдрийн дугаарыг та бүхэн гарчгаас бас харсан байх. Дараагийн шин төслөө эхлүүлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн үйл явдлаас хойш бол 14 хоногийн хугацаанд өнөөдрөөс эхлээд 14 хоногийн хугацаанд
автомашина дараагийнхаа төслийг бол бэлдэж дуусгахаар төлөвлөсөн байна. За ононгийн гараж дээр үйл ажиллагаагаа бол хийнэ. Тэднийх дээр одоо ингээд нийт 14 хоног бараг өнжид таарах болов. Ямар ч байсан энэ жилийн сонгож байгаа сонголтыг бол та бүгд бас гадарсан байх. За өнгөрсөн жил явхад ер нь өмнөх жилүүд явхад бол хамгийн хөнгөн шингэн асуудалгүй ингээд явчих боломжтой тэрэг юу байсан бэ гэдгийг бол сайн нэлийн бодол хийлж үзээд за тэгээд дахин нэг сонголт хийх хэрэгтэй болсон. Яагаад тэгэхээр дахиад одоо биш одоо би өөрийнхөө унж байгаагүй тэрнээс тийм FC Cruiser гэдэг юм уу, Prado 120 150 гэдэг ч юм уу ингээд сонгох нэг өөр. Яг 185 Hilux-ыг сонгоод яг өөрийнхөө хүссэн бүх юмаа хийж болох юм байна гэдэг гаргалгааг бол гаргасан. Тийм болохоор энэ жил 185 Hilux сонгоод 185 Hilux-ийнхаа өөрийнхөө алдаа байдаг. Машин болгоно одоо бидний нэг алдаа гэж хэлэгддэг юм зүйлс байдаг. Тэгээ яг Японы инженерээс бидний илүү байна гэж юу яг хамгийн гол нь яг явхад бол тэр проблемууд байнга давтагддаг болохоор Монголын зам дээр. Тийм болохоор тийм нэг алдааны нэг бол 185 Hilux дээр өндөгний алдаа байдаг. Өндөг амархан мултардаг. Тэгвэл энэ удаад бид нар урд одоо эрдөө хөтрийг бол тэр чигээр нь аваад нэг өсөндө араамаа сайхан шулж агаад урдаа чулааг тавихаар шийдсэн байна. За урдаа чулаагтай болсноор за үл хамаарах байсан бол хамаарах тэнхлэгтэй болж өгснөөр автомашин бол нэлээд хол замыг бартаа саадыг бол өөрийнхөө хүчин чадлаар бол туулах чадвар нь бол эрс нэмэгдэнэ. Мөн гардаг эвдэрлүүд маань бол байхгүй болно. За гарахаас өмнө томоохон хэмжээний уртын аялал гарахаас өмнө бол нэг 4-5 удаа за тест аяллуудад бол ерөөхдөө бол явж машин бол тестлэн. За өчтөр онон над руу яриад за чулаак бол гой гүзүү болчлоо. Маргаашаас эхлэх үү гэд ярьсан. Тэгээд би одоо тэдний гараж руу бол өнөөдөр явж байна. Тэгээд ямар ч үсэн өнөөдрөөс эхлээд 14 хоногийн хугацаанд ямар ч машинаа нэг хурдан хугацаанд дуусгачих. Бас нэг бодцсон юм гартаа машин дээр чулаак тавих бол айл эртнээс бодож ирсэн юм байгаа. Бүр Tacoma ундаг багтаал тэрэн дээр Tacoma-гийн уртлыг бол шулж хаяал ингээл сайхан чулаак тавьчмаар санагдаад ерөөсө болдгоо байсан юм. Тэгээ яг одоо тэр мөрөөдлөө энэ машин дээр биелүүлэх гэж байна. Ямар ч нэг 185 дээр биелүүлээд үзье. Тэгээд аяллаа яг аялалд болон хобби сонирхолтой унждаг, гой сонирхолтой нэг машин гаргаж авъя да гэсэн бодол маань ихөө биелэхэд ойртжээ. За одоо тэгээд бүгдээрээ тэдний гараж руу явцгаая. Өнөөдөр бол чулаак ажиллагаа байгаа. Тэмээ гараж шаардсан. Тэмээ гарч чинь бас хичүүдэлтэй цуцуулгач хийх гэдэг юм. Энэ хурч нь орно шүү дээшээ. Энэ дээр богд штэ. Энийг юу яа энэ? Нааш гарч ирээ. Ой, энэ дөрөв хоёр хамарч нэг босгоод ирээ. Зүгээр нэг жаа. Нөгөө энэ дээр аа. Жигтэй чулууг авах. Ихтэй богод. Дороос нэг хай юм шүү. Нүн дээр нэг тийш нэг. Ой, ээжлүүдээ нэг ухаагаад хойносон шүү. Одоо хэмжээ авч яагаад яах ч юм уу? Тий. Харуулах ч юм уу, тий? Харуулж та. Одоо энэ юуны жуулаа гэлээ? Энэ 78 жуулаа гэжтэй. 185 дээр тааруулаа л. Тий. Одоо яг хийгдэх процесс нь ер хэд хоног болох вэ? За 3 4 хоног болох байхаа.
Одоо энэ дараа тэгээд хүмүүс тань дээр яриад ингэж хийлгий гэх юм байна. Одоо тэхэл бах та. Ямар ч үс энийг хийгээл тавиад хийгээл болно да. За. Мод минут шууд ингээд цааш. Бэж шургуулгүй. Тийм агш нүрх юм шиг. Шинэ яа. Аахгүй юу? Аа. Ой юу? Таа юу? Манараа. Чохгүй юм байна. Аа. Анти. Дууг наа. Ийдэ. Оо. Дууг наваар арай жижиг дуу байх юм уу? Дээ жижиг дуу. Судаа. Жижиг. Дэглүү дуу. Юу гэж судаа яасан бэ? Нөгөө данхраачингуудаа хаад хойлцоо дууг тавьчихгүй. 50 гутаа ямаануудаа ивэрүүдээ авч байгаа л. Би гал. Наа чимтэлтэн дэв. Өшөө тавьчих 50 бооч юм уу? Хойлцоо бүршийн ханд хараарай. Тааруулаа шууд юм гэсэн бооч. Сулах. Хойлцоо нүгөөсөө зөөллөө нүг ярьжсэн шиг шууд Батралынхаа хойл бүршийг тавьсан дээр өстэй тий. Y61 бүршийн. Тэгэл 4 амарчны ноолт мэн. Дууны хэлснэрийг 875 орон зураг. 285 75 орон зураг. Лекасигаар тавих хэвчтэй. Аюу яж юм. Болоод. Өглөө бас бодож байгаа. Жорны үйл зүгээр ч юм уу. Жорны юу? Жорны гэсэн ч бол. Өнгөрсөн жил гладиатор тавиад явсан. Асуудалгүй явсан. Гол нь 0 жилийн дээр тэггүй. Одоо гарахад 0 жилийн дээр. Гладиатор бол ер нь юу шүү дээ. Яасан юу? Тэгвэл шууд 5 жорны аваад жорны тавьчихлаа. Жорны уулын зөв шүү. Жорны 80 боддог. Тэ. Тэгвэл энэ чинь цаатлаа гарнууд тулаад шүү. Спейсер угаасаа спейсер тавь шүү дээ. Энэ дээрээс тавьчих байгаа. Энэ урагшаа онцгүй. Үгүй яах бүр шууд урагшаа авсан дэрхэ. Хөдөлтөд дуу тавьчих хойшоо явахгүй шүү. Хойшлын дугуй явах уу? Ямаага бүр хойшлуулаад тавьчих. Одоо хойд дуу тавьчих ямар байх шаардлагагүй. Утлаа яа. Урталтаа ямар тавьчих. Урталтай ямаа тавиад. Одоо хойдтай тэр болчих. Дата чинь юу лээ? Хос шагттай код картон байгаа те. Энийх ч гарах юм байна шүү дээ. Энд чинь нэг евро 80 туслах тавина шүү дээ. Одоо энэ чинь гаргалгын чулаакны өвчиж одоо нэг цаашаа эргүүлчихсэн болоод буцаагаад инфляр онгод одоо нэг 180 туслах чинь цааталтай болно шүү дээ. Тэнгууд чинь нэг евро 80 туслах чинь наалтаа оруулаад тэрэн гут чинь хойлын карданыг дахиад таслангуудаа хос нэг альмин жагттай болгонгууд чинь угаасаа баг зэрэг юм болчих шүү дээ.
Тэнгуут альмын жагтаар нь засах гэдэг байхгүй өөрийнх нь альмаар нь. Уусаа баг зэрэгэлдэл юм байна. Хоёр хүн болтол байгаа. Хоёр болтол байгаа. Яг тохиолдсон. Яах юм? Цаатлан байна. Цаатлан байгаа юм. Юу гэх юм? Биш үү? Биш үү? Биш үү? Захын дамжуулах чинь авцсан юм биш үү? 80-ийнхаа юун дээр боогаад энэ дээр өстэй давхаа. Яса. Ноосон юм уу? Юу жоох нааш тус юм дүү. На уруулийн чинь жаагаа яах вэ? Ингээл чулакал яд. Гөө жаах гэж болохгүй шүү. Ихэнх бол нөгөө чи хэрэгтэй шүү дээ шүү. Гүн. Надад яаж юу? Одоо амтны цайд гарсан. Амтны цайг юу гарсан? Суур хүн жаагаа цаатлан чинь тэмээ байгуулсан. Яаж юм бэ? Тэмээ гарыг хаяа. Наа тэмээ гарч хамаа. Хамгийн сүүлд нь Жоохон цаашлаа юм. Тэмээ гарч юу? амжиныхаа сүрийг тааруулаа. Амтны ойлын сүрийг л яг тааруулах хэрэгтэй байхгүй юм шиг. Тэгээд тэмээнд ороод өөрөө зэрэгч шүү дээ. Дахиад төвшин доод авчихдаг юм. Тэгж юу? Ийм нэрийн биш юм. Тэг. Хаташаа боо. Тийм доо. Яа, авсан. Дахиад өгөхгүй юм. Энэ чинь бол тэгшгүй шиг байна шүү дээ. Дахиад өгөх юм байна. Тэмээ байгуулахгүй байх шүү. Тэмээ гар өгөхгүй. Шийд доошо боо. Шинэ доошоо боо. Тэгээд энэ яг юу ч гэдэг. Дэше өгөхгүй ханаад морид гоч урд ирдэгтэр чинь дэше үлээж байна. Одоо өгчих юм бол мориндлогож үлээж биш. Тэгээд энэ чинь хойш байдаг. Хойш юм байдаг. Яг тэмээ гатаа түрүүлсэн шүү дээ. Нэг түрүүлсэн юм шиг үү. Энэ яг үлдчих. Энэ түрээд бичсэн шүү дээ. Энэ түрүүлсэн бичсэн байдаг. Бичсэн байна. Ja, so das. Das doch gut. 아니야.
Ханаа. Ихний одоо хийх. Яг хийх нэг их хийчихээ. Хатаа. Энэ бүр хоёулын дайцсан зүйл яг хийхдээ дуусах цаг ажиллах болсон. Их болох юм байна. Тэгвэл тийм хэсэг хатаа. Яг наашлахараа. Цаг чи бол яг янз бүр. Тэгвэл хайдаа явах. Яа, чүч өгч. За үгүй. Allah en iyi var. За. За. Харин яг буулгаж иж үзэх болохоо тийш өндөр болохоор ханаач бүр ямар чимжиг болчих, баримжиг болчиход байгаа юм. Одоо тэр нэг тэмийн гарны чинь хойдлын юм уу ч сүрч өөр болоод ирчих хэвээр. Тэмийн гарны чи сүү угсаа дэш өргөдөн. Дэш өргөдөн тахаа. Тийм ээ. Энэ дугууных нь харьцмаар нь адилхан юм ах энэ дөө. Аа хөргөчтэй. Мэд харьцмаар яг адилхан болгож иж хүсэхгүй бол. Та хараарай. Хм? Ингэж ирэх юм. Энэс дэхгүй мэн. Өнөөс өгшөө гэхээр бодлоо алах. Энэ хойдтой орох уу? Угаас томроо шүү. Гоо томор. Зүрээ болно шүү дээ. Болно. Энэ юуны сүр? Энэ амарчны сүр. Юуны? 78. Тий. 8. Тий 78. Дугуй эндээс ахаа гуршаад юм их уу? Уусаа томрлооч гэсэн хойно өвсөө. Эндээс Тэтгэж нөө. Дөрвөн сонжгүй шүү дээ. Энэ чинь тэгтээ хаа юу штэ. Энэ чинь дуу чинь тэгшрээгүй штэ хаа. Ингэж тэгшэрч штэ. Ингэж тэгшэрч чинь дууч. Тийм байгаас тах. Энэ ч юм санийх ч юм бол энэ тал бол ингэж тэгшэрч байна. Энэ ч юм бол шал бодлоо байна. Аль хаана яа? За. 82 гэхэр чи 8 сая яваад яах вэ? Тий. 8 сая 4 сая.
болж байна уу? Анда. Дууссан юм уу? За тэгдэг шүү тосоогооч LSD төсөн гэж. Йоо. Дуу тавьсан. Наа чи нэг хийгүү дуугаа байсан болохоор хаа нэг тал руугаа жажичээд тахгүй юу? Үргэчгүй. Чи энэ муу амарч энэ муу амарч. Наа чин ч болох юм. Энэ доод юу